Дараагийн мэдээлэл Өмнөг аймгийн 70 цадгад суманд Улаанбархан өвчний сэжигтэй 7 тохиолдол илрээд байна. Ингэхдээ ихэвчлэн нэг сургуулийн нэг ангийн хүүхдүүдээс илэрсэн гэлээ. Улмаар тухайн хүүхдүүдийн ойрын хавтлууд болох 131 хүнийг тогтоож өвчний хандлт судалгааг хийж байна. Гэхдээ халдварт өвчин судлалын үндэсний төв рүү илгээсэн шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй гамаа. За иймээс Улаанбархан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан 70 цадгад сумын цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг энэ сарын 17-ны өдрийг дуустал цахимд шилжүүлэхээр болсон байна. 3 дугаар сарын 12-ны өдөр 70 цадгад сумын 5 болон 6 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагчдын дунд Улаанбархан өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Улмаар аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвд тухайн хүүхдүүдийг тусгаарлан хэвтүүлж шаардлагатай шинжилгээнүүдийг авчээ. За ингээд халдварт өвчин судлалын үндэсний төв рүү илгээсэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ. Аймгийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад олон нийтийг хамарсан боловсролын байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаанд хязгаарласан. Эх 7 хоногийн нэгд өдрийг дуустал хугацаанд энэ хугацаанд нь төрийн байгууллагуудад ариутгал халдвар үүдгэлийг чанартай зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энд нэгдүгээрт нь хандлт судалгааг идэвхжүүлэх, халдварын голомтыг хумих зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын ажлыг үргэлжлүүлэх чиглэл, за мөн сургалт хүмүүжлийн байгууллагуудаа мэрэгжлийн байгууллагаар халдвар гүйтгэл хийх энд шийдэгдэх хөрөнгийг бас аймгийн онцгой комиссар шийдвэрлээ. За мөн аймгийн хэмжээнд бас сургууль цэцэрлэг мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг уралдаан тэмцээн дуулан секцийг бол 14 хоногийн хугацаанд хязгаарлалаа. Цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа цахимд шилжсэнтэй холбоотойгоор хүүхдүүдийг гэрт нь хараа хяналтгүй орхихгүй байх, элдв аюул учиргаас урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас сэрэмжлүүллээ.